DVD болон 2026 оны анхны дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт би ганцаараа биш, Airdor брендийн хишгтэй зэрэг явж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? 2026 оны хамгийн анхны өдөр Азтай нэгэн эмэгтэйд бид нэр Airdor брендийн ийм гоё бэлсгэлээ болон болроос цэцэг мэдлэгээний цэцгийн баглаа хүргэж өгөх явж байна. За манай Airdor брэнд маань цэцэг мэдлэгээтэй хамгийн анхны дугаараас хойш байхсралтгүй ингэж хамтарч ажиллаж байсан. Тэгээд өнөөдөр анх удаага хамтарч ялгаж хүргэж өгөх гэсэн таатай байна. За тэгээд энэхүү Азтай эмэгтэйд маань энэхүү цэцгийн баглаа маань таалагдана гэж найдаж байна. Сэтгэлээ шингээж хайраар урлав нэртэй Airdor брендийн гар урлагийн гоё бэлсгэлээ болон болроо гэж маань сонгон боосон ийм гоё цэцгийн баглаа байна. За ер нь шивэдэд амьдардаг монголчууд мэдэх цэцгийн баглаа бол их тийм энгийн тийм байдаг шүү дээ. Тэгэхээр болроос цэцэг хэмжлэгийн цэцгийн баглаа маш өвөрмөц гүн утга илэрхийлээ цэцгээ сонголтоо нэг бүрчлэн цэцгийнхаа өнгө тэгээд илэрхийлж байгаа илэрхийлэмж бэлгэлийг нь бодолцоод бас ингээд сонгож авдаг. Дээрээс нь өгч байгаа хүнийхээ бас тэр цаад бэлгэлж байгаа хүнийхээ одоо сэтгэлийн мэдлэгийн үгийг шүлгээр байж одоо маш сайхан тийм утга төгөлдөр мэдчлэгийг бичиж ингэж өгдөг боломжтой ийм гоё мэдчлэгээ байгаамаа. За тэгээд та бүхэн болроос цэцэг мэдлэгээр мэдлэгээ төвшүүлэхийг хүсэх юм бол пэйжээр нь холбогдоод тэгээд ямар багцууд байгаа, ямар цэцгийн мэдээлэл одоо бэлгүүд байгаа гэдэг талаар мэдээлэл авч болно. За тэгээд болроос цэцэг мэдлэгээтэй өргөж хамт байдагт баярлалаа. Мөн анзаархад нэг тийм шинэ оны минь бас нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс ингээд айгүй үздэг юм байна. Нөгөө өөр авахгүй ч гэсэндээ авч байгаа хүний тэр нөгөө одоо гаргаж байгаа реакшнийг харах тэгээ хүмүүс ингээд нөгөө тэр бичиж өгж байгаа шүлгийг нь сонсох тэгээд тэр цэцгийн баглааг одоо харах гэх маш олон тийм хүмүүсээс тийм сэтгэл сонсчихсан байхгүй юу. Тэгэхээр үнээр гайхалтай гоё эмгтэй хүн дотроос нь гэрэлтэй эмгтэй хүний тэр ер нь ганцхан эмгтэй ч гэхгүй гэхдээ яг тэр өгж байгаа хүндээ бас авч байгаа хүндээ нандин мөчийг нь дурсамж болгож хүний амьдрал дахин олдохгүй энэ зүйлийг бичлэгээр бас шүлгээр гоё захидлаар дамжуулдаг баярлаа. Тэгээд нэгнийхээ мэдчтэй гişээлүүдээ хамтдаа хүргэж байгаадаа маш их баяртай байна. Хоёлаа ч одоо ертөнцийн зүгээр хаашаа явж байгаа юм бэ? Үгүй Стокгольм хотын аль хэсэг рүү явж байгаа вэ? Баруун хойд зөвхөн шиста тий. Нөгөө нэг онгой байдаг үстэй Улаанбаатарт амьдарч ирсэн эмэгтэй хүүхэн охин тий шивэд дийсэн чинь юу байхгүй богдуул байхгүй учраас зүгчийг алдсан гэх тий. Тэгээд хишгээ битээр одоо энэ цэцгийн баглааг 2-3 хоногийн өмнө одоо өөрийн дотны найз болон хайртай дүүдээ сонгож хүргэсэн ганчмэг гэдэг бүсгүйд одоо хүргэхээр явж байна. Тэгээд өөрт нь эргээд цэцгийн баглаа очих гэж байгааг бас ганчм бэгч маань мэдээгүй. Өнөөдөр ганчм бэгчийн төвсөн өдөр тохиож байгаа. 1 сарын 1-нд төвсөн. Тэгээ айлын уугаа охин гэж байгаа. Ерөөсөө л яг нөгөө бүхний анхдагч байх тийм хөвтөйгүй юм шиг байна. Тэгээд тун удахгүй ганчм бэгчийн мэдчилгээг нь хамтдаа хүргэцгээе. Өмг төшгөн ээжи өөрийн төрсөн эгч гэдэг ачтай өсөх наснаас өнөөдөрчтэй миньсээ өрзөлн сэтгэлийн да эгч минь За сайн байна уу? Шинэ оны минь хүргэе. Төсөө өдрийн минь хүргэе. За ганагч. 1 сарын 1-ний өглөө хайчаад ирвээ таач юм уу? За ганагч танд цэцэг мэнжлэхээ хариу хэлсэн байна. Baby girl биш юу? За эхлээд энэ сайхан цэцгийн баглааг нь төсөө өдөр нь тохиож байгаа ганч эмэгчтэй ардуулъя. Тэгээд захиаг нь одоо уншиж өгье уламжлалт ясаа. Сайн байна уу? Хүлүүнээс минь татаж хүний дэрэгт хүргэсэн, игэмнээс минь татаж эрийн цэнд хүргэсэн хайртай ууган эгчтэй төрсөн өдрийн гал халуун минь хүргье. Оны ууган өдөр орчлон хорвоог онож мэндэлсэн бүхний анхдагч, тэргүүлэгч, манлайлагч байхаар заяасан гал цогтоо, ирч хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй сайхан эгч минь ээ. Дүүнэр нь тандаа эрхэм дээд эрүүл их, эрхэмсэг төгөлдөр сайхан амьдрал, дундаршгүй их инээд баясал, дуусашгүй арвин амжилт бүтээлийг хүсэн өрөөе.
Дүүнэртэй өмг түшиг үлгэр дуурайлал болсон та минь 2026 онд юу сансан 9 цагаан хүсэлтэнд сэтгэлчлэн бүтэж ёроол бэлэг дүүрэн өдөр бүрийг өгтаарай. Таныхаа хайранд итгэл дүүрч таныхаа харцанд ухаажин томоождаг дүү ган төмөр бэр инх цэцэг үр хүүхдүүдийнхээ хамтаар гэсэн байна. Баярлалаа. За Игч минь бага таны нэрээр таны хайртай дүүнер чинь бас шүлэг бичүүлсэн. Тэгээд ган чимэг гэдэг нэрээр шүлэг бичээд маш гоё байлаа. Гангар сарны гэрэл цуулж, ёслолын буудлага нүргэлэх, гантэг цагаан хотын баруун хойн сууга алаг нүдэн ихчтэй цэцэгсээр дайсан үгсийг андуу ташаагүй амьдарсан үнэнчхэн зүрхэндээ тосоороо. Наран тойрмын тулганаас галзууж нисэлтсэн найргийн алтан хараацаа мэт ахан дүүс билээ. Чихэр мэт жаргалаан хувааж хүлгсэн өдрүүдэн чинжүү мэт гунган талдаж амталсан хоногуудан ирэмсэн нүдчиг амьдралын зол хэмээн эрхэмлэн инээмсэглсэн уруул мэт тэнгэрийн таалал хэмээн амьдагнан маргадын өнгөт зүлгэн өвлжин дэгдэг газрын мандаж шингэдэг нарыг алган дээртэн насай эрх хонгор насыг минь туйлсын баатар шиг жаргаасан эрхэмсэг гоёгч минь уулсын нөмөр товлээ. Гантэг цагаан хотын баруун хойн сууга ганган шаваа бүсгүй бидний дагна билээ. За ингээ ганчим гэсэн нэрээр нь бичсэн шүлгийг нас танд босгож өгье. Тэгээд 2 хоногийн өмнө ганчим гэгч маань энэ улсад урт хугацааны оршин суух эрхээ авсан. Тэгээд энэ бүхэнд одоо тусалж дэмжсэн гэж эрхэм дотны найз инх цэцэгтэй мөн ах дүүсийнхээ одоо түүчээ болж энд ирсэн гэж одоо Амбаа ахт бас ингээ мэдлэгээ хүргэсэн байгаа. Тэгээд өнөөдөр өөрт нь мэдлэгээ нэргээд ирлээ. Тэгээд оны ууган өдөр айлын ууган гэгч ганчим гэгч танд одоо цэцэгт мэдлэгээ хүлээн авах сэтгэл ямар вэ? Гинтээ эвгүй л байдгийг. Маш Хөт олзгоорсэн тий. Өөрөө болохоор чи ингээд цэцэгт мэдлэгч айгүй таалагтаад өөрөө бас яасан хэрний өөртөө авахар жоох эвгүй л байдгийг. Тэгтээ бас маш гоё мэдрэмж байна. Өөрөө хатаа аавна гэж бодож ирсэн өнөөдөр. Энэ хэд ламаг 2 цаг хэд ирээрээ. За тэгээ танаас ч одоо 5 ах トゥ гэсэн те 5 ах トゥ те гарын 5 хуруу шиг сайхан ах トゥ усийн ууган игч нь болж мэдлсэн одоо ганчим игч маань энэ улсад дөрүүлээ амьдардаг гэсэн. Тэгээ мөн оны одоо эхний сайхан өдөр бусад ахын дүүстэй болон одоо хайртай ээжтэй нийт шивэдэ монголчуудаа нэг сайхан мэдчилгээ дэвшүүлэх. За бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд гарч буй 2026 онд бүгдээ юу сонсон 9 цагаан хүсэл нь биелэг болтох вэ. Тэгээд бүгдд нь шинэ оны мэнд өнөөдөр бас энэ завшааныг тохиолдуулаад хайртай ээжтэй төрс өдөр мэд хүргэе. За тэгээ би бас ганцаараа ирээгүй өнөөдөр энэ оны эхний өдөр маш учир бэлэгдэлтэй эрт таранхуу гэрэлтүүлэн нурайтай Эрдора брендийн одоо лаа урлагч бүсгүй маань бас танд өөрийнхөө бүтээлийн дээжийг өргөхөөр ирсэн. Тэгээд яагаад бүтээл гэж нэрлэж байгаа гэхээр энэ одоо бүр асаахад хайран жирийн нэг нь лаа гэж нэрлэхэд хэцүү юм лааны цэцгийн баглааг одоо бүтээсэн байна. Таны дүүнэрийн захиалгаар зөвхөн танд зориулж ганцхан хувь хийсэн байна. Тэгээ хишгээ маань бас өөрөө бэлгээ гардуулж өгнө үү. За тэгээд 1-р сарын 1-ний оны хамгийн анхны өдрийн өдөр төрсөн танд Эрдора брендийн зүгээс бид нар өөрийнхөө лаг ингээд өөрийн гараар гардуулж өгөх гээд болроос цэцэг дэмжлэгтэйгээ хамтарч ажилладаг. Тэгээд хүрээд ирсэн. За тэгээд энэ хүү цэцгийн баглаанд мань цэн цэцэг, сарнаа цэцэг, мөн мөнх амьдралын бэлэгдэл хан уул цэцэг гэх мэт маш олон цэцэгийг бэлэгдэл болгон багтаасан байгаа. Энэ хүү бэлгийн багцсанда. За тэгээд цэн цэцэг бол аз жаргал, өнөр байдал тэгээд амжилт бүтээл бүх сайхан бэлэгдлийн иймхүү бэлэгдэл болсон. Тэгээд жил одоо энэ жил жингээ те ер нь ирэх одоо онжонго та өнөөдөр шиг өдөр болгон аз жаргалаар бэлхэж өдөр болгон бусны хайранд умсан ийм сайхан одоо жил байх болтугай таны хувьд. Тэгээд танд энэ хүү цэцгийн баглаагаар одоо өргөн барьж байна. За баярлалаа гана хийчээ. За баярлалаа. Бүгд өнөртөө маш их баярлалаа. Цэцэгт мэдлэгийг явуулсан дүү ган төмөр болон түүний гэр бүл өргөдөлтөнд бас маш их баярлалаа. Өчигдөр орой бидний дуулцалтаад. наргана дэлгэрсэн яргүй нэгэн заяа харин элчин шингэсэн сэтгэл
хэргийг